Явах өдөр ирсэн байна. Тэгээд одоо хүүхдүүдээс ингээд сэтгэлийг асуух гэж байна. За. Залуу. Залуу. За. Явах өдөр ирсэн байна. Ямар байна? Энэ юу? Under Armour код. Step Education-ийн байна. Ингээд өнөөдөр явах гэж байгаа болохоор хүүхдүүдийн ярилцлага авахар байна уу бичлэг хийж байна. Явах өдөр сэтгэл хэрэг. Муухай гэдэг тэмч гоё биш, тэмч муухай биш. Зүгээр л юм. Яг юу бодож байна? Юу бодож байна вэ? Амар муухай наа. Та нарыг сандаа. За бичлэгээ өөрчлөхгүй өгөх гэдэг. За. Гоё. Явахтаа юу? Тэгээд муухай хэвдээ санаа. Гоё сэтгэл. Амар муухай. Гонигтай байна. Муухай. Юу бодож байна? Явмаар байна. Зарим нь жоо муухай нөө тэгээ найзтайсаа олж байгаа хэр чинь амар татсан найзтайсаа олдно гэдэг чинь бас муухай юм байна. Тэгээд яванда. Захаан байгуултаа санагдгаа. Амар сайд байна. Амар гонигтай. Айгуу гоё байна. Ялангуяа ингээд найзуудтай болсон та айгуу баяртай. Явах өдөр ингээд нөө анх бодохтой болохоор 1 сарыг амар юм удаан өнгөрнө гэж бодсон. Тэгсэн чинь одоо ингээд 28 хоног болоо явсан чинь цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Тэгээд анх болохоор нөгөө 15 настай эрэгтэй хүмүүс хариуцж байгаа гэхэд ер нь бол айцтайсан. Яг ингээд өсвөр насны үе болохоор үгэнд орох болов яах бол хүүхдүүд маань надтай яаж харьцах болж гэдэг юм маш олон юм эргэлзээ айцуд байсан. Одоо тэгээд буцах үед бол маш сэтгэл өндөр байна. Маш хүмүүжлтэй яс зүйтэй хүүхдүүд хариуцсанд айгуу баяртай байгаа. Амар гонигтай байна. Зулцгнуудаас салгах байна. Би ч одоо их олон зулцгтай хүн. Хинжээнийг тохиолж байна. Их сахилахгүй статус те. Сахилахгүй бас уйлынхаа энэ хаашаагаас айгүй уйлынхаа. Ер нь иймэрхүү байлаа. Миний хувьд бол Step-ийг сонгох шалтгаан болохоор амар цагийг үр дүнтэй өнгөрүүлнэ. Ингээд гэртээ зунаар ингээд амар дими суудсан шүү дээ. Тэгэхгүй ингээд шинэ найзтай болоод шинэ ингээд хичээл сураад ер нь үр дүнтэй өнгөрүүлнэ. За ер нь ингээд дуслаа. Баяртай Step-ийг сонгоцгоо.